Zootopia анимашнд нийт 64 өөр амьтны төрөл гардаг. Ихэнх анимашн дээр амьтдын хооронд биеийн харьцааны хэмжээг гаргадаг ч Zootopia-гийн багийнхан амьтдыг айлуулах оновчтойгоор дүрслэхийг оролджээ. Гэхдээ үгээр зохицлогоор амьтдын төрөл бүрийг айлуулах бодитоор нь дүрслэхийн тулд продакшн багийн нүүр их хөдөлмөр орсон байна. Хүн энтертеймент төвтэй хамтран хүлээлттэй кинонуудын талаар сонирхолтой баримт мэдээлэл хүргэх зурлалын өнөөдрийн дугаар айсуу. Энэ сард Now You See Me, Zootopia, Wicked for Good зэрэг кино бүтээлүүд өндөр хүлээлттэй байгаагаас өнөөдрийн дугаараар Zootopia анимашныг онцлохоор хэллээ. Zootopia-гийн багийнхан нийт 18 сарыг амьтдын талаар судлахад зарцуулсан гэвэл итгэхгүй. Бүр 2-7 хоногийг Кен усад амьтдын талаар судалгаа хийж өнгөрөөсөн гэж байгаа. Үүгээрч барахгүй анимашны турш гарсан нийт 64 төрлийн амьтны үсийг микроскопоор томруулан харж яг бодиттой амьтантай айлуулах ижил болохыг зорьсон байна. Мөн анимашны багийнхан Африкт байхдаа нийт амьтдын 90% нь олз, 10% нь махчин амьтан гэдгийг мэдж авчээ. Гэхдээ хамгийн гайхамшигтай нь уг бүтээл дээр ч гэсэн энэ тоон харьцаг яг таг барьсан гэсэн. Zootopia 2-ын талаар гоё мэдээд дуулахад 11 сарын 26-ны өдөр Хүн энтертеймент төвд гарч эхэлнэ гэсэн шүү. Анхны үзүүрийн эхний 50 хүнд попкорн, ундаа, үнгүү, мөн үлээлттэй кинонууд цувралыг үзснээр 1 жилийн кино үзэх эрхийн эзэн болох боломжтой гэдгийг дахин сануулъя. Та нар маань тэгэхээр алгасалгүй үзээрэй.